Зяасан байцгаана уу? Ариун санаа. За зовлаа. Уус зөв амар удцсан байна те. Та нар нам харж гин үү? Амар таргалсан баас те. Энэ бол ерөөсө жирэмсэн болоогүй за. Энэ бол зүгээр би өөрийгөө хүчээр таргалуулж байгаа таахгүй. Яа тэгэхээр миний нэг зорилт байгаа заяа. Би нэг 65 кг болчоод октоудаа ер нь турах ямар амархан юм бэ гэдэг зүйлийг харуулахын тулд би өөрийгөө хүчээр таргалуулах гэж үзсэн. Гэтэ таргалаад ерөөсөө энэс илүү таргалахгүй байна. Одоо би нэг 61 мэг дээр гацчих шиг болсон. Тэгээд нэг удахгүй миний инстаграмаар дагдаг хүмүүс байх юм бол дагдгүй байх юм бол дагаарай заяа. Яагаад тэгэхээр турах маш амархан байдаг. Яагаад амархан юм бэ гэдэг зүйл дээр би бүгдэн дээр ингээ рил оруулж явна гэсэн үг байхгүй юу? Зя тэрнээс гадна нь штэ. Миний нөгөө нэг солонгост байгаа, солонгост үлдсэн байгаа миний жинк 10 жилийн гал хамууд байна да. Манай 10 жилээсээ нэгдүгээр ангиас ахуулж найзалсан бид өөртөө ингэж дөрвөлээ амар найзалдаг байж байгаад ингээд 3 энд байгаа, нэг нь Монголд байгаа гэж тэгдсэн шүү дээ. Нөгөө хоёр найз маань бас бүр мөсөө хүрээд ирсэн. Тэгээд амар гоё байна. Би бүр ингээд миний найзууд ирсэн чи би бүр амар жаргалтай зөө. Тэгээд хайчих гад ингээд юм ухаа зөксөд байгаа вэ гэхээр амар нийтээ зөө. Ингээд бид гурав яг ингээд ярьцсан юм шиг зөө бүр ингээд солонгос ирэх юм бол бүгд явчихна. Тэнгүүтээ ингээд Монгол ирэх юм бол бүгд ирчихнэ. Тэгснэ одоо миний амьдардаг энэ газар шүү дээ. Би чинь King Tower-т байгаа даа шүү дээ. Тэгсэн чинь манай Отко нөгөө мейкап артист найз маань King Tower-т салонд ажилладаг болсон заяа. Тэгснэ нөгөөх нь болохоор бүр надтай хамт ажилладаг болсон заяа. Амар салж хагцахгүй. Тэгээд одоо бичлэг ингээ найзынхаа ажил дээр очиж нэг баяр саяр хүргэнгээ очиж нүрээ бодуулъя. Тэгээ би нүрээ бодуулчаад маш хөөрхөн болчоод та нарт гоё болсон явдал ярьж өгье гэж би бодоод байна. За эхлээд нүрээ бодуулна. Нүрээ бодуулсныхаа дараа ер нь манай найз амар лаг боддог заяа. Манай найз чинь миний 10 жилийн тэр ч одоо бүр 8 дугаар ангиасаа л хойш ингээ зураг мөрөг амар лаг зурдаг охин баггүй. Тэгээ дандаа нүүр мөр бод тал дээр амар лаг. Тэгээ одоо бидний ингээ 10 жилийн төгсөлтийн баяр дээр бүгдээрнийх нь нүрийг бодож өгсөн. Тэгээ солонгос оцныхаа дараа би тэмцээн урлаанд орно шүү дээ. Тийм бол тэр болгонд миний нүрийг боддог байсан. Тийм. Ер нь одоо ингээд олон жилийн дараах ур чадвар нь хэр болсон байх гэж очиж шалгацгаая. Гэтэ би бол найзгаа амар лаг мейкап артист болно гэж боддог. Угаасаа солонгос тэр мейкап артистаараа сурчаад төгсөөд тэг ирсэн байгаа байхгүй. Тийм болохоор манай найзын ур чадварыг хэдэл явж шалгая оноо өгнө. За тэгээд амар гоё жаргалтай байгаа ойрын үед бол бүр ажил төрөл ингээд яг гоё цэгцрээд би одоо яг хаанаас юу хийх юм гээд яг ирсэн үедээ болж байгаа ингээд балмагдаад жоо цалгартаад идсэн байхгүй юм болгоо. За энийг одоо яах вэ? Энэ яах вэ байл битүү стресс зөө. Тэгээд тэгж одоо болохоор би за окей ер нь ийм юм хийх ёстой юм байна. Ер нь ингэх ёстой юм байна гэдгийг бүгдийг нь ер нь ойлгоцсон. Тэгээд ажил төрөлч гоё байгаа. Найз нөхдөөд ирсэн бүр ингээд амар жаргалтай байна өө. Тэгээд ээж аваа хоёр маань сая бас хөрхөн цагаан сар мараад гадаад авчид ирсэн. Өө нэрээ сар шиндээ сайхан шинэлсэн. За хүүхнүүдээ Мартин хэм нэмэн дөргий. Би бүр Монголд ирээд заяа бүр амар одоо олон жилийн дараа ирж байгаа ш. Тэгээ би бүр ингээд ээж автгаа нийлэл амар айл гисэн мэснэ гэж хүссэн байхгүй юу. Тэгсэн чинь манай ээж аваа гадаад явцсан заяа. Угаасаа тийм баяр болохоор ингээд цухтаачдаг хүмүүс байхгүй юу. Тэгээд би шинэлж чадаагүй. Ээж аавынхаа тал одоо гим мэрийн талаас гэсэн үг. Тэгсэн чинь би бүр шууд бараг бэр болцсон. Шууд Санжаагийн талаас ингээл ягаал оч залгал тэгэл танилцаа зодол тэгэл танилцал явц. Одоо би баг ингээл айлын авгаа болсон. Тэгээ баг хүнтэй сууж ах шиг байна. Сууж ах шиг байна гэж баг суучлаа. Тэгээд амар гоё гоо. Тэгэл Санжаатайгаа хамт хаяа хайр хүрэл хаяа өөр хүрэл тэгэл хоёлаа ингээл байжлаа. Тэгээд битээр бол амар гоё гоо. Тэгээд сонин сайхан гэх юм бол нэг сонин сайхан алгаа. Ер нь яг адилхан ингээд ирснээс хойш би ингээд ажилдаа төвлөрөх гээд яг ажил гэд байсан болохоор нэг тийм гойд тийм сонир сайхан бол нэг байсангүй. Тийм учраас одооноос найзууд ирсэн юм чи орж гарна те. Одооноос жинхэнэ сонирхолтой амьдрна гэж бодож байна. Ер нь л тэгээд найзууд маань л байх юм бол би ч одоо өөрөө найз амир амтай хүн учраас манай ингээд андууд ирсэн одоо гоё. Тэгээ сүүл тийм сонин сайхан байгаа штэ. Би нэг юм харуулъя заяа. Та нар миний уцны жоон чанар манар сайжирсан харагдаж байна харагдахгүй байна уу? Харагдахгүй л галахалт тий. Бэж би нэг юм харуулъя заяа. Миний уцаа нэ. Утас
Гэтэ сониноос тэрнээс гадна зүгээр л би Монгол стресстгүй би алхаад гэрлүүгээ алхаж яваад алхаж ирэх юм бол одоо ямар ч миний амьдралд стресс авахгүй. Такси барилал бол стресс юусоо. Паран. Утас маань юм болчихсон. Дэшин утастай болсон. Тэгээд одоо энэ миний бараг одоо 10 iPhone гэх юм бол бараг 16 7 дахь байхаа ингэ дандаа ингэж эвдэлж хагална. Айгу хэцүүтэлтэй. Тэгээ уул нь тасуулах гэж үтсэн маа гэсэн чи яг ориг дэлгэцэн байхгүй, хятад дэлгэц гэхлээр лайлаа гэж бодоод тэгсэн байгаа. Тэгээд одоо хэдэл юу ч гэсэн гарыг нэг бэлтэх ганц хоёр юм байна. Намайг хувцас хөөхөн хувц өмсөрөө гээд би ч одоо улаан бэлтгэлийн үнс надад нэг тийм хүүхнүүд чиг мөрсөр гарсан тийм хөрхөх юм байдгүй юм байна. Тэгээ юу ч гэсэн байхгүй юм уу тэгэл байхгүй гарна л байлах шүү дээ. Байхгүй юм яаж байлах юм? Та нар минь сонь сайхан юу байна? Ажил амьдралаар жаа. Хайрлалцаал, дурлалцаал ажиллаа хийгээл те. Хүүхдээ харах нь хараал. Ажилдаа явах нь яваал, гэртээ амархан амраал байцгааж байна уу? Тийм дээ бүгдээрээ те. Эрүүл инх байвал болно доо. Тэгээ юу надад гол нь л эрүүл мэндэлтэй. Тэгээд хүн өөрөө эрүүл байх юм бол юу л хийж чадна. Хүчний хөрхөөрөө инээж минэж хийж манай үзэгчд рүү. Нөгөө нэг муухай их замт чинь юм шүү дээ. Амар тийм сонь царай муутай. Том бол тусмаа нэг сонь царай муутай болоод байгаа байхгүй. Ахчаа нэ маар солонгос муур. Энэ хоёр муур заа юу. Уул нь солонгос муурнууд шүү дээ. Муурнуудын өнөө чипний хугацаанд 2 сар байд юм байлээ. Тэгсэн чинь энэ хоёр муур манай Монголд ирээд одоо ингэ 2 сар нь дууссан. Тийм учраас энэ хоёр харын муур. Харлсан гэсэн үг. Нэр царай мутагаас ёо. Тийм ээ. Тэгээд юу өмсөж ёстой ядаргаатын зүгэрлэх нүрэл бодвол болон биш хөөрхөн хувцлан боцол. Зураг таарна маарна гинэ миний. Тэгээд нэг хувц өмсөх гээд үзье. Болол өмсөх болохгүй л тэгээд байгаа л энэ. Гэтэ нөгөө нэг юу яасан? Би сая ингээ хөргөн жоон таргалцсан байгаа штэ. Таргалцсан байгаа маань ч гэсэн надад аим таалагдчихж байгаа зөө. Тийм туранхай муранхай биш нэг тийм хөөхөн л харагдаад байгаа ямар ч гэсэн би өөртөө. Тэгээд одоо манай найзлаа би тэмцээндээ бэлдэж эхэлж байгаа. Тэгээд би тэр найзлаа тэмцээнд бэлдэж байгаа хооронд нь би хамт дагалдаж бас хөөхөн юмуга турх амархнаа хийнгээ. Өөрөө бас хөөхөн нэмэгчнээ дараа би тэр амар гоо зураг авалтанд орно. Амар гоо зураг мөрөлтөй болно. Хизээ болтол те хид ч хүрээ билээ амар зураг авалтанд орноо. За гэж хуцаа өмсөд тэгээ гарыг заяа. Энэ манай хотхон дээр улсын л үрээд юм биш үү? Худлаа өнөө нэг юм ажилд орсон юм ч юм уу найс цэцэг авч өгье доо тийм ээ. Ямар гол сэнгэлгүрээ. Тийм бас тийм. Ийм хөргөн цэцэг авлаа. Одоо ажил төрөлд орж байгаа юм чи ингээд найзтай гоё цэцэг авч өгмөр санагдаад. Тийм цом хүмүүс болчихжээ яалтчихгүй. Эсвэл манай энэ явч манай ажил дээр ихтэй бас цэцгийн авч барьцсан. Өө өстө нэрэ багш машилсанд баяр үргийн мөргийгээд цэцэгтэй ирсэн баггүй. Тэгээд гадагт амар гоё юм. Жохон таргалцсан гэх тоцол гадаа гоё юм гэж. Жохон ингэж ирснээс хойш нийт ер нь яг 8 кг нэмсэн заяа. Яг 8 кг нэмсэн. Гэтэ амар хөөрхөн байгаа. Найзаа салон дээр ирчлээ. Үсээ боо гинэ тэгээд гөлчит нь боогоо ичлээ. Яасан ч гоё юм эргэлтэй. Яасан ч гоё үнтэй юм эргэлтэй. Одоо хүний ярьсан тандах чам чи юм л эргэлсэн дээр шүү тийм ээ. За тэгээд хөрхөн болчоод уулзъя. Монгол ирсэн тэгэл ямар гоё юм да. Монгол ирсэн гоё нөө. Би гоё нөө. Миний ирсэн гоё ш. За ямар гоё юм да октодаа. За яаж ин гоё басти. Гайхалтай. Манай найз угаасаа л гоё боддог лээсэн л та. Тэгээд өнөөдөр миний сонгосон бодол болохоор тийм амар too much бол биш заяа. Зүгээр ингээд амар энгийн мангар хөрхөн бодол сонгосон байна. Тэгээд ийм хөрхөн бодолд хийж өгсөн хөрхөн найздаа баярлаа. Тэг хөрхөн эмгтэлэг болчиход байгаа мөртлөө доторх нэг 90 зан гарч ирээд байдаг те ядаргаатай.
Би найзынхаа инстаграмыг энэ дээр үлдээчих зөө. Тэгээ та нар ямар нэгэн баяр ёслол мослол болох юм бол ямар нэгэн байдлаар нүрэ бодуулах шаардлага гарах юм бол энэ дээрээ бодуулаарай за. Одоо юу ч гэсэн гарч Мартин 8-ны битүүнэ хийдэг юм уу гэж бодоод юуны учир гурлаа болчлоо. За тэгээ жохон байж аваад арай өөр гоё бичлэгэр болж заяа.